Сайн байцгаана уу? Гэрэл гэгээтэй жихэн чимэгтэй мэдээллийг төвөрлөн хүргэх Positive News болонгийн маань ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. За ингээд энэ 7 хоногийнхоо эерэг үйл явдлуудаа хамтдаа танилццгаая. За тэгэхээр мэдээнийхээ эхэнд нэгэн чухал мэдээллийг хүрэхгүй болохгүй хаа. Тэгэхээр манай Positive дадлынхан маань өмнөх 7 хоногт бас хэлжсэн те Splice медиаг зорих байгаа гэх. Тэгэхээр Таиландыг одоо зориод ирсэн байгаа. За тэгэхээр сонин сайхнаасаа бас үзэгчтэйгээ хаваалцгүй. 11 сарын 26-наас 27-ны хооронд Таиландын хойд хэсэгт байрлах Чамай хотод болсон одоо Азийн медиа стартапууд болон сэтгүүлчид за тэгээ ер нь контент бүтээгчид тэгээд ер нь хэвлэл мэдээлэл медиас ба сонирхолтой хүн болгоны чуулдаг Азийн ивент болох Splice Media-д оролцоод ирсэн байгаа. Тэгээд энэ удаагийн энэ жилийн арга хэмжээ бол 6 дахь удаа болж байгаа юм лээ. Маш одоо сонирхолтой олон төрлийн салбарт ажилладаг янз бүрийн одоо түүхтэй хүмүүсэд танилцаж туршлага солилцсон тийм арга хэмжээ болсон. За мөн Монголоо төлөөлөөд одоо Positive дадлын багийнхан нь хэрхэн одоо Монголд сэтгэл зүйд суурилсан одоо олон нийтийн сайн сайхан байдлыг дэмжих медиа төслийг хэрэгжүүлж байгаа вэ гэсэн туршлагаа мөн хуваалцаад ирсэн. Тэгэхээр айгүй тийм татан тийм гоё ивент болт юм байлээ. Тэгээ ер нь бол олон улсын медиа салбарт одоо яг ямар асуудлууд тулгамдаад байгаа. За жишээ нь одоо AI гэдэг ч юм уу AI-с үүдэлтэйгээр сэтгүүлчдийн ажлын байр яаж өөрчлөгдөж байгаа, энд яг яаж тасн зохицох ёстой юм. За мөн одоо санхүүгийн хувьд яаж татвартай байх юм. Гэх мэтчлэн асуултуудыг бол ерөнхийдөө хөндөж ярилцсан. Тэгэхээр их үр дүнтэй маш сонирхолтой арга хэмжээ болт юм лээ. Ер нь медиа салбарын заавал зорих ёстой юм гэж бүр хэлмээр санагдсан. За тэгэхээр ийм сайхан мэдээтэй та бүхнийг одоо шинэ 7 хоног өгдөж байна. За дараагийн момент болохоор мэдээж ирэх өмнөх 7 хоног одоо Physical Asia-гийн ялалтын дараанаас бас залгааж хугаж гисэн нэг мэдээлэл байна. За дуучин Мишель маань одоо Silkway Star Ази олон улсын дууны тэмцээнд Гран При хүрсэн байна. За энэ үнэхээр бас бахархалтай юм болсон. За тэгээд энэ тэмцээнд бол одоо Эстоны орнууд, за тэгээд Малайз, Гүрж, Армен зэрэг юм 12 орны шилдэг оролцогчид оролцсон. За тэгээд 3 сар гарын хугацаанд ингээд одоо тэмцээн маань явагдсан байна. Тийм удаан үргэлжлсэн тэмцээн байгаа. Тэгээд манай дуучин Мишель маань болохоор 85 оноогоор бүх оролцогчдыг тэргүүлсэн. За тэгээд энэ оноогоо яаж дүгнсэн бэ гэхлээр зэрэг 50% нь одоо шүүгчдийн үнэлгээнд тулгуурласан, 50% нь үзэгчдийн санал тулгуурласан байгаа. Гэхдээ энэ үзэгчдийн саналыг бол тухайн эх орноос авах юм боломжгүй байдлаар ингэж одоо шудраг байлыг хангах үгнээс ингэж зохион байгуулсан байлээ тийм. Тэгэхээр ерөөсөө Монголоос одоо хүмүүс саналгүй өгсөн. Тийм. Тэгээд эндээс нөгөө нэг сонирхолтой юм Казахстанд амьдарч байгаа монголчууд буюу казакчууд маань бас нэлээд их саналыг өгсөн байгаа. Тэгэхээр энд бол Мишелийг бол тэнд байгаа монголчууд маань маш их дэмжиж ингэ саналаа өгсөн юм байна лээ. Тэгээд энэ бол бас нэг гоё бахархалтай тийм ээ. Ийм мэдээ байна. За бидний дараагийн мэдээ нэгэн хүүхдийн намтай холбогдож байна. Монголд ялангуяа сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр боловсрал мэдлэг мэдээллийг одоо түгээдэг төслөөдөг бол бид дуртай дэмжих дуртай байдаг. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг чиглэсэн за тэр тусмаа хит хөдөлгөөнтэй сэтгэл зүйн одоо мэдрэмжүүдээ ойлгож арай суралцаагүй байгаа юм уу? Тийм бага насны хүүхдүүдэд чиглэсэн мэдрэмжээ таньж ойлгох мөн өөрийгөө тайвшруулж сурахад нь туслах mindfulness meditation буюу санамсрын бясалгалын ном гарсан байна. За тэгээ энэ номны нэр нь болохоор Мануалын нэмсэглэл. За Мануал гэдэг амтны талаар чи өмнө нь ер нь сонсч ирсэн үү? Яг нэг муурын төрлийн амтан гэж сонсч ирсэн. Айгуу тийм инээдтэй царид амтан байдаг юм лээ. Тэгээд Мануалын нэмсэглэл гэдэг нэм болохоор ер нь Мануал ерөөсөө инээдэг амтан гинэ. Айгуу юм нэг зургийг харах юм бол юм ууртай юм шиг нэг хүнлүү нэг муу хараад байгаа юм шиг тийм царид амт тийм ээ. Тэгээд тэр амтан ер нь бол ингээд инээдэг амт явсаар байгаа номын төсөлтөр инээж байгаа. Тэгээд гол нь тэр нэг амтан маань ингээд янз бүрийн саад бэрхшээлч юмнуудад толгондоо за Монголын яг байгальтаа бас яг Монгол эмтэд байгаа тааралтангаа яг ийм өөрийнхөө төгшөөр айцыг яаж өдөрч тухуу яаж дамжлагын дасгалтаа анхаарч дамжлагтаа төлөр сурах уу гэх мэт зүйлсийг суралцж байгаа тийм адал явдалтай юм нэлээ. Тэгэхээр их шинжил болж байгаа үед хүүхдүүдэд бас авч өгөх юм бол их сонирхолтой бэлэг болох болов уу гэж бодож сонгож хүрлээ. За дараагийн мэдээ болохоор бас нэг чихэн чимэгтэй сайхан мэдээ байна. За энэ болохоор Монгол улс ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны 2025-аас 29 оны гишүүнээр анх удаа сонгогдсон байна. За тэгэхээр энэ сарын 24-нд Парис хотод болсон ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны гишүүний сонгуульд Монгол улс нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн байна. Тэгээд тус сонгуульд бол одоо нээлттэй 5 суудлын төлөө 12 улс өрсөлдсөн бөгөөд 161 улсаас 97 улсын дэмжлэг авч гишүүнээр сонгогдсон байна. За тэгээ энэ гишүүнээр сонгогдоход давуу тал нь юу вэ гэхээр
Дэлхийн хүн жагсаалтад өв бүртгэх, тэдгээрийн одоо хадгалалт хамгаалтын төлөв байдлыг янах, олон улсын техникийн болон санхүүгийн тусламжийг шийдвэрлэх зэрэг юм томоохон одоо чухал шийдвэр гаргах үйл ажиллагаа процесст нэрд оролцох хэрэгтэй болт юм байна. Тэгээд Монгол улс одоо энэ хороонд ажиллах хугацаанд бол дэлхийн үеийн бодлогыг хилцүүлэх шийдвэр гаргалтад шууд оролцох, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нэгдэн гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ бол одоо манай улсын хувьд одоо соёлын өвтэй холбоотой маш чухал юм алхам болсон юм байна. Зөв. Одоо өв гэхээр жишээ нь бит болон бит бус өв хэлээд тэр бүгд багтаж байгаа гэсэн үг шүү дээ. Монгол өв соёл гээл нөгөө хөөмийн морин хур гээл ярьдаг шүү дээ тий. Гэх мэтчлэн одоо ер нь чухал шийдвэрүүд оролцох юм. За ингээд дараагийн мэдээ маань болохоор шинэ жилтэй холбогдож байна. Ер нь чи шинэ жилээр хамгийн авч ясан гоё бэлтгэж юу байдаг вэ? Одоо бодоход. Зууттай бэлгэл гоё тоо. Хүүхдээ авч ясан маа. Тэгэл янз бүрийн нөө чихэр шоколадтай энийг ямар хамттай юм бол гэл хэлээд заяа гоё шүү. Мэдээж бага наснд бол яхаарахгүй хүүхдээ хаад амттангуудаар дүрэн бэлэг бол яхаарахгүй гоё байдаг гэсэн. За тэгвэл одоо илүү нөгөө байгууллагуудаас харилцагчдын бэлэгээ бэлтгэдэг шүү дээ тий. Тэгэхээр мэдээж байгууллагуудын биендээ бас ингээд хамтарч ажиллаж байгаа баярлалаа гэж бэлэг бэлтгэхдээ бас тодорхой хэмжээ нийгмийн хариуцлагын хүрээнд одоо хүлэмжийн хийх бууруулалтыг нийгмийн төслүүдийг хэрэгжүүлээд тэдгээр байгууллагуудыг одоо дэмжсэн байдлаар төслүүдийг дэмжсэн байдлаар бэлгээ бэлтгэх тийм одоо ер нь дэмжих хандлага нэлээд гарч байгаа. Тэрний нэг нь бол яхаарахгүй одоо Монголд Impact Lab гэдэг төслийн хамт олон яг энэ чиглэлийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх нийтдээ 16 байгууллагуудын төсөл бүтээгдэхүүнүүдийг цуглуулад тэгээ багц бэлгүүр гаргаж байгаа юм. Тэгэхээр байгууллагууд болон ажилтнуудтай өгөхөд за мөн одоо гэр бүлийн хандаж гэсэн бэлтгэхэд маш сонирхолтой бүтээгдэхүүнүүд байлээ. Жишээ нь яг Монголын хөрсөнд одоо ургасан ургамлуудаар хийсэн гоо сахны бүтээгдэхүүнүүд ч юм уу те ламор зам мөн хоёулынхаа сахны дурдсан одоо мануулын нэмцэл гэх мэт ном ч юм уу. За мөн илүү ногоон бэлэг буюу одоо Trillinks гэх мэтчлэн ингээд янз бүрийн одоо нийгмийн болон байгалийн асуудлыг шийдэж байгаа. Монгол яг хөрснөө боожиж буй бүтээгдэхүүн төслүүдийг одоо дээжүүдээс бэлтгэсэн ийм бэлгийн бас гарсан байна. Тэгэхээр хэрвээ та байгууллагатай бэлэг авч арай амжаагүй хайртай дотны хүмүүстэй ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байгаа бол нийгмийн сайн сайхан болон байгалийн асуудлыг шийдэж байгаа эдгээр төслүүдийг дэмжиж худалдаа авах боломжтой юм шүү. За дараагийн мэдээ нь болохоор одоо дэлхийн авиас ур чадварын өрсөлдөх индекс гэж байдаг юм байна л да. Тэгээд тэрүүгээр болохоор жил болгон ингээд маш олон үзүүлэлтээр үнэлээд тэгээд улс орнуудыг чагсаад юм байна. За тийм жишээ болохоор Сингапур улс одоо түүхэндээ анх удаа энэ индексийг бол тэргүүлсэн юм байна. Азийн улс тэргүүлсэн юм дээ. Дэлхийдээ тий. Тэгэхээр өмнө нь бол олон жил дараалаад энэ тэргүүн байрыг бол одоо Швейцар авдагсан юм байна. Тэгээд энэ жил бол одоо Сингапур ингээд тэргүүлээд Швейцар бол 2 дугаар байр руу буусан юм байна. За тэгээд одоо хямралын эрендэх төсвөр төвчээр сэдвтэ энэ удаагийн тайланд болохоор дэлхийн 135 эдийн засгийг хамруулж тэдний зөөлөн ур чадвар, технологийн бэлэн байдал, химэл оюуны төвлөрөл, зохистой хэрэглээ зэрэг 6 бүлэг бүхэд 77 шалгуур үзүүлэлтээр үнэлж ирмэлсэн гэж байна. За тэгээ Монгол улсын хувьд болохоор 2023 онд 76 дугаар байрт ирэмлэгдэж байсан бол энэ жил 11 байраар өршөлж 65-д жагсан юм байна. Тэгээ энэ бол бас манай улсын хувьд одоо ахиц дэвшилтэй ийм үйл явдал болсон байна. Тэгээ ер нь бол яг сая харж байхад бүр 77 шалгуур үзүүлэлт явж байгаа тийм маш нэрийн үндэстэй юм тий. Тэгээ бас өмнө нь ер нь бол харж байгаачлан дандаа Европын орнууд тий нөгөө одоо нэлийн өндөр хөгжилтэй орнууд байдагсан. Энэ жилийн харахгүй Сингапур буюу Азийн улсаас нэгт орсон бидний дэргэд байгаа улсаасаа бас илүү суралцаж хөгжөөд айгуу тийм ойр гоё жишээ болсон юм шиг санагдлаа. Ер нь бол эхний байруудад дандаа өндөр орлоготой хөгжингөө орнууд бол ер нь тэргүүлт юм байна л да. Одоо нөгөө Швед, Швейцар тий, Дани, Финланд гэх ингээл орнууд тэргүүлт юм байна. За ингээд оны ер нь сүүлийн сар явж байна. 25 оны зорилгоудаа ер нь хэр биелүүлж чадсан байж байна вэ? За одоо оны эхэнд бол яг л нөгөө алаад өгнө гэсэн майндаараа ороод тэгэл оны дундаас яхан сулраад за тэгээ оны төгсгөлд бас эргээд нөгөө зорилго төлөвлөгөөнүүдээ санаад бас баг багаар хэрэгжүүлээд явж байгаа одоо нэг иймэрхүү биелэлтэй та. Харин тэгээ маш олон хүмүүс магадгүй яг за ингээд 25 дуустлаа нэр юу үлээ гэдэг айгуу их нэг хэдлийн яарч иж магадгүй бас жоохон өөртөө уран бугарч иж магадгүй гэхдээ битээ тэгэрэй гэж бас зөвлөмөр байна. Мэдээж эх жил буюу 26 он цоо шинэ жил бидний хүлээж байна. Тэгээд өөрийнхөө одоо зорилгоо хизээ шинээр тавиад дүгнээд эхлүүлэлт бол оройтхгүй. Тийм болохоор бидний зүгээс та бүхэндээ оны үлдсэн өдрүүдээ аз жаргалтай утга учраа өөрийгөө бас нэг дүгнэж ирэхцүүлсэн. За тэгээ мөн халуун дулаан дурсамжаар дүр өнгөрүүлсэй гэж уриалж байна. Эерэг мэдээллээр сэтгэл зүйн дархлаагаа дэмжигэй. Positive News байла. Баяртай.